Хамтдаа залбирцгаая. Яг юм өөрийн хүснээр болохгүй байх үеийнх нь сэтгэл санаа яг ингээд яг явж байхад явж иж байгаад өөрөөр болохгүй байх үед сэтгэл санаа готрох юм уу ямар нэгэн байдлаар сэтгэл санааны хойд ингээд эдэн бурхнаас тусламж хэрэгцээтэй үеийн залбирлыг хамтдаа эзэхэ. Харин сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Цаг юм нэ тань юм ирж байна. Яг нэг юм маань санснаар бүтэхгүй байгаад ингээд араасаа юмнууд ингээд болохгүй юм санагдаад үнэхээр би яг амьдралдаа буруу юм хийгээд байгаа юм шиг санагдаад байгаа юм уу? Яг энэ үед энэ хүү залбирлыг бас хийхэд өдөртөнд дагуулж чиглүүлж өгөрөө. Тэгээд юуны дөрөнд ярихад бид альва нэг зүйлсүүдийг өөрийн хүснээрээ байлгах гэж оролдох үе байдаг. Тэр нь хизээ тохиолддог бол хүн альва зүйлсийг яг бодит байдал дээр харах биш, харин өөрийн хүснээр хардаг. Хизээ хүн бодит байдлаар буруу хүлээлт орж ирдэг бол айдас тавтахаар за энийг хийхгүй л яана. Энийг хийхгүй л би болохгүй штэ. Одоо ингэж байвал яана. Ингүүл одоо ингээд ажилд орохгүй. Ингээл ажлын ярилцлаганд явуулаад байдаг ажлын ингээл хүсэлт явуулдаг хүмүүс хариу байхгүй. Тэгээ ажилд орохгүй болохоор тэгээд яах мөнгө олохгүй цаашаа эрүүл мэндийн даатгалгүй. Тэгээд даатгалгүй бол цаашаа хүүхдүүд мань юм аав ээж нар эргэн тойрны хүмүүс хоолгүй хон гэх мэтэр хүмүүс олон зүйлсүүдийг ярьдаг байгаа, хэцүү боддог байгаа. Тэгэхээр яг эдгээрх талбарууд дээр бид нар юу хийх вэ бол хүмүүс энэ бол хуурамч хоосон эдгээр бүр ингэ төсөөлөл рүү ороод бүр цаашаа ингэж яваад яг бодит байдал байж болох магадaltaй маш бага магадaltaй. Тэгээ хуурамч худлаа тиймэрхүү зүйлсүүдийг бүр ингэ толгоонд нь сэтгэгдэж бодогдоод тэгээ тэрнийхээ араас болоод хүмүүс яваад байдаг. Яг тэр байдлаасаа болоод хүн айц тавтахаараа хүн жирийн байдлаараа хүн сэтгэж чаддаг. Тэгээд жирийн яг бол хамгийн түрүүнд хүн тайвшрах хэрэгтэй байдаг. Тэгээд айц тавтахгүй айцаас чөлөөлөгдөнө. Тэр бүгд хамтаа санаа нэгтгэе. Бурхан минь ээ хамт агаа залбираа. Яг одоо миний амьдралд маань айлгаж байгаа тэр бүх хил зүйлсүүдийг би одоо тайвшруулж байна. Яагаад ах зүйл юу ч ахгүй лээ. Энэ бурхан хэлэхдээ юунд ч бүх санаа зов. Юунаас ч бүх ай гэсэн байдаг лээ. Эзэн бурхан танд үнэхээр итгэж найдаж байна. Би юун ч айхгүй харин танд бүрэн итгэж найдаж урагшаа явж байна. Хаалелуя. Энэ өргөн даатгаж байна. Хаалелуя. Та сахин хамгаалж та биднийг өдөртөнд дагуулдаг та үлээ. Айхгүйгээр эзэн харин таныг би энэгээр алдаршуулж явахыг хүсэж байна. Бага нөхцөл байдлыг яг эзэн бурхан та яаж харж байгаа тэргээр харахад эзэн надад тусалж өгөөч өдөртөнд дагуулж өгөөч эзэн минь ээ. Халелуя. Танд өргөн даатгаж байна. Есүс нэрээр залбирч байна. Халелуя. Та тэрийг бодит байгаа байдлыг яг харах юм бол бас яг нэг айхтар юм болчоог байгаа. Тэгвэл энийг хийхгүй л тэгэхгүй л гэдэг. Хүн яг бодит байдал дээр яг өнөө маргаашд юу хийх вэ гэвэл хүн айхгүйгээр тууштай хийх ёстой зүйлийг ажил хайж байгаа юм байгаа. Ажлын саналын хүсэлт урагшлуулны явсаар байх болно. Аливаа нэгэн зүйлсийн төлөө залбирж байгаа тэрний төлөө залбирсаар л болно. Хүн залбирхаа болохоор ажлын хүсэл явуулахаа болохоор яг үгүй 100% ялагдаж эхэлдэг одоо залбирхгүй болохоор ялагдахгүй л дээ зүгээр яг ажлын хүсэлт юм ажилд орох шиг ажлын хүсэлтээр рүү явуулахгүй хизээч ярилцлан дуудахгүй ажилд орохгүй нь тодорхой. Харин хүн ажлын ярилцлага тэрхүү ажлын одоо тэр хүсэлтийг явуулж явал ямар нэгэн байдлаар ямар нэг газруудаас хариу ирнэ. Хариу ирж байгаад аль нэгийг авах байхгүй аль нэг боломжийг авах. Ямар ч өөрөөсөө үйл хөдлөл гаргахгүй бол тэрний ерөөсөө 100% тэр хүнд тэр байдал дээр нөхцөл байдал руу бууж өгсөн бөгөөд ялагдж байгаа гэсэн үг гэдэг. Тэр яг одоо нөхцөл байдлаар бодит байдал дээр яг одоо юу хэрэгцээтэй вэ? Яг би юу хэрэгцээтэй вэ? Өвчин зовлон гэдэг бол арай өөр зүйл. Өвчин зовлоноор би яг өнөөдөр яг юу хийх вэ те? Одоо ингээл энэ хүн одоо ингээл идэрэхгүй тэхгүй болохгүй гэдэг. Яг залбираад үзэхээр хүмүүст ингээд бурхны үгээр дамжуулаад тунхлаад үзэхэд яадаг вэ? Яг тэр залбируулж байгаа хүн өөрөө өвчтөй авал тэр өөрөө өвчтөй хүн яг өвчтөнтөө тулахад бэлэн байна уу гэдгээс эхэлдэг. Үнэхээр өвчнөө тулахыг хүсэж байгаа яг бурхныхаар бол гэд тэмцэлдэхгүй ингээд хойш нь хайцсан байна уу? Энэс хамгийн зүйл хэлээд доторх байгаа тэр хүнээс маш их чухал зүйлсүүд байдаг. Тэгээ одоо болохоор бүгдээрээ хөөцөлж юм өөрийн хүснээр болохгүй юм залбиралтай. Альва нэг нөхөрлөл дээр альва нэг хүнтэй үерхэж ингээд дурлаж явж байгаад альва нэгэн байдлаар явж байгаад тэгээд
Ерөөсөө тэд нар хариу өгөхгүй, удах үед хариу өгөхгүй болохгүй, эсвэл бүтэхгүй мэд эсвэл ингээд ямар нэгэн байдлаар сарнсан тохиолдолд тэд үнэхээр үерхэл сарын тохиолдолд тэгэхээр сэтгэл зүйн хувьд маш их дарамт мэд хүнд хэцүү байдаг. Одоо тиймэрхүү үеийг давж байгаа тохиолдол юм эсвэл ямар нэгэн байдлаар юм өөрөө ч хүснээр болохгүй үед юу хийх вэ? Нэр ингэж эхлээд хүн бодно. Яг л энэ үед хүн ингэ бодоод хин нэгэнтэй ярилцах нэг чухал байдаг. Хүн ярилцах нь чухал. Үнэхээр ярилцах хүн хажууд нь огт байхгүй бурханлоо хамт ярина. Яг л хүн байгаа нөхцөл байдлыг ингэж хамаараа дуу хоолойгоор ингэж гаргахаар хүн чөлөөлөгдөв, итгэрдэг байгаа. Өөрөөр бараг 70% шахуу хүн зүгээр 60-аас 70% зүгээр л байж байгаа асуудлыг хин нэгэнд гаргаж ирж ярьснараа тэр хүн итгэрдэг байна. Яг ярьж хахад яг бас ч тийм амар ч болоогүй байгаа юм байна. Зүгээр ингэчихвийг харин тэр нэг баах айдсын санаа зовлтын бодлуудыг ярихаар энэ чинь санаа зовлтуудын бодлууд юм ийм юм. Тэр энэ бол болоогүй зүйл. Энэ бол худал юм байна гэх хүн мэдж эхэлдэг байгаа. Тийм болохоор итгэлийн ахын дүүснэр бид нэгнийгээ цуг байж нэгнийгээ ярих нь чухал байдаг. Ярьснараа дамжуул зүгээр ярьж байхдаа хүн итгэрч идэг. Зарим хүмүүс нүгэр сонсож байхад сонсох үйлчлэл хийж байхад нөгөө хүмүүс итгэрч чөлөөлөгчдөг. Тэгэхээр энэ хүн байдал дотор бүгдээрээ хамтаа яг залбирцгаая. Яг ингээд юм өөрийн хүснээр болохгүй үед яаж юунаас бид нар босгон байгуулдаг яаж өөрчлөгдөх вэ? Тэр толбортоо бүгдээр хамтаа санаа нэгдэн залбирцгаая. Эзэн бурхан минь таны өмнө ирж байна. Даатгаж байна. Хааллалуя. Танд өргөн даатгаж байна. Таны цагийн төлөө, өдөр боломжийн төлөө. Яг одоос энэ бодит худал хуурмаг хүлээлттэй биш харин эзэн бурхан минь хүлээж тэгж удах харин таны дотор бид нэр итгэмжтэйгээр урагшаа явахыг хүсэж байна. Хааллалуя. Та бидний сахин хамгаалалт танд баярлалаа. Өдөртөн дагуулгад тань баярлалаа. Таны хүслийн дагуу хөл өдөртөн чиглүүлэх биелдэг тань баярлалаа. Харин яг одоо энэ байгаа нөхцөл байдлыг яг харах ёстой төвшнөр нь харж муугар нь бодохгүй харин зөв бодох ёстой төвшнөр нь харж явахад үзэн та өдөртөн дагуулж өгч. Тань өргөн даатгаж байна. Таны өдөртөмжийн төлөө баярлалаа. Таны өрөөлийн төлөө баярлалаа. Хааллалуя. Тань өргөн даатгаж байна. Есүс нэрээр залбирч байна. Тэгэхээр тэр худал хуурмаг бодол тэр байдлаас гарцгаая. Тэгээ та бүдэг уриалж байна. Байлж байгаа зүйлсийг амаараа гаргах нь чухал. Хин нэгэнд ярих нь чухал, ярилтаас ярих нь чухал. Яг ойлгож сонсож чадах үнтэй. Эргэн тойрны тийм хүн яг хараахан байхгүй байгаа бол Бурхны өмнө гаргаж ирж залбирх нь зүгээр чангаар гарч ирж залбирх нь маш их итгэрдэг байгаа. Ямархан минь ийм байна, тийм байна. Одоо ингэж бодогдоод байна, ингээд байвал тэгээд байна гэж хэлчихэд тэрнэн дараа яг бол Бурхны үгийг тунхлана. Яг тухайн нөхцөл байдал дээр яг энэ нөхцөл Бурхан та яг энэ нөхцөл байдал юу гэлцэн юм бэ гэхээр та яг юу гэлцэн байдаг юм ээ. Энэ үгийг тэр үгсийг яг тунхлана. Дагаж тунхалснаар юу болох вэ гэвэл тунхалснаар миний амьдралаар миний махан бие сонсдог. Тийштэй гэдэг хүн мартцсан байх чинь эсвэл тэр тунхалныг биелж өгдөг байгаа. Тэгэхээр тэр Бурхны үгийг тунхлах нь хэр чухал байна. Үнэхээр Бурхны үгийг тунхалж байхад тэр хийх ёстой зүйлсүүд яг тодорхой болгож ойлгомжтой болж эхэлдэг байгаа. Тэгэхээр юунд ч санаа зовхгүй. Олон хүмүүс маш их зүйлээс санаа зовдөг, айдас гэдэг зүйлсээр нь тэрнээс болоод хүн ингээд одоо гацаад хөлдөө зарцчихаар хүн юу ч хийх болохоор нөхцөл байдал юм өөрчлөгддөг. Тэгээ айдас тунд зарцсан хүн яах вэ гэвэл зарцчихаар юу ч болох. Өөр ямар ч үйлхэл залбирахч юу ч хийхгүй бол амьдрал нь юу ч өөрчлөгдөхгүй. Тэдгээр талбар нь юу ч өөрчлөгдөхгүй байгаа гэдэг. Мэдээж бас Бурхны хүлээх цаг байна. Бурхан яг хүлээх гэсэн цагт юу ч хийхгүй хүлээх цаг байна. Өөрөөс гарах бүх юмаа Бурхны хүсэлд дагуу хийчихэд хүлээх цаг байгаа. Энийг л яриаггүй. Яг тэдгээр тохиолдол яг хүлээдэг. Харин яг өөрөөс гарах зүйл юуг нь чигээгүй. Гэтэ ингээд царцаад айгаад юу ч хөдлөхгүй сууж байвал тэр нь сайн зүйл биш юм аа. Тэр нь бол яг үгүй тэр нөхцөл байдлаа байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр хийж болох тэр алхмууд бүгдээр хийцгээе. Дуулал 23 дээр эзэн бол миний хончин. Надад дутах зүйл нэг ч үгүй. Эзэн бурхан бол миний хончин. Надад дутаад авах юм байхгүй шүү дээ. Дутах зүйл нэг ширхэгч байхгүй. Тэр намайг ногоон бэлчээр твтүүлж төлгөө усны дэрэг төрөх хөтөлдөгөө. Дуулал 23:2-ыг уншиж байна.
Бурхан намайг дөлгөө ногоон бэлчээр төвтөл дөлгөө усны дээр хөдөлгөх юм аа. Тэр миний сэтгэлийг сэргээдэг. Тэр өөрийнхөө нэрийн төлөө зөвхт замаар намайг хөдөлгөө. Тиймээ Бурхан миний сэтгэлийг сэргээдэг. Тэр өөрийнхөө нэрийн төлөө зөвийн замаар намайг хөдөлгөх юм аа. Үхлийн харанхуй хөндийгөр туулавч би хор хөнөөлөөс айхгүй. Та надтай хамт байна. Таны сава, таны таяг намайг тайвшруулдаг. Юм хэцүү газар явж би айхгүй. Бурхан надтай хамт байна. Бурханы сава, Бурханы таяг намайг тайвшруулдаг. Та миний дайснууд юм над ширээ засдаг. Хамгийн толгойг тосоор тусалсан. Аяг минь дүүрч бэлхдэг. Сайхан хийгээд хайр инрэл насан туршид минь намайг лавтаа ядагна. Тийм ээ, дандаа хайр инрэл бөгөөд сайхан намайг бүхэл амьдралын туршид намайг лавтаа ядагнаа. Тийм ээ, би эзний өргөнд мөнхөд оршин суугаал. Би Бурханы өргөнд мөнхөд оршин сууж амьдрах болно гэж тунгалж байна. Есүсийн нэрээр Бурханы үгийг тунгалж байна. Яг юу хүсэж байгаас шалтгаалж байна. Яг таны амьдрал яг юу болохгүй байна. Гэтэ яг юунаас эхэлсэн бэ? Энэ хүсэж байгаа зүйл нь яг бодит зүйл үү? Хэрвээ ямар нэгэн байдлаар нөхөртөө хүнтэй суунаа ч юм уу, тэр хүн ямар нэгэн холбоо тогтоогоо тэр хүн нөхөртөө хүнийг авч суунаа гэж бол энэ бол бүтэхгүй болохгүй Бурханы хүслийн эсрэг зүйл байгаа. Харин тэгж яхад өөр зүйлсээс юм аливаа нэгэн сургууль сурах гад явж байгаа ч юм те, аливаа нэгэн өөр улс руу бас явахыг хүсэж байгаа. Эсвэл сургалтанд сурахыг хүсэж байгаа. Аливаа эсвэл машинтаа болоод эсвэл ажил төрөлтөө болохоо явж байгаа. Тэгж яхад юм хүснээр нь болохгүй байх үед яах вэ? Юу болохгүй байх вэ? Энэ үед нь яах вэ? Энэ үед өөрийн хүч чадал дотор өөрсдөө босгон байгаа. Бурхны дотор өөрсдөө урамшуулна. Тэгэд өөрөөс гарах алхмуудаа хийн. Залбирна. Урдаас өөрөөс гарах та юу ихэр та бүх оролдлогуудыг оролцсон уу? Та бүгдийг тогшсон уу? Хэрвээ тогшоогүй л яах вэ? Тогшно. Хизээ тогшгоо болох уу? Нээгдэхээр нь л болно. Нээгдээ тэр дотор алхаж явахтаар тэрнээс өмнө яах вэ? Залбирсаар угшаа тогшсоор явсаар байх болно. Тэр эзний өмнө дээр талархын эзний үнхэнтэйг залбирцгаая. Сэтгэл минь, сүнс минь яг одоо санаа нэгдэж эзэн Бурхны үгтэй санаа нэгдэж энэ дотор би өөрийгөө зоригжуулж байна. Бурхан намайг хамгаалдаг. Эзэн миний сэтгэлийг сэргээдэг лээ. Эзэн миний сэтгэлийг сэргээж өгөөрэй. Хаалгаа баяр хөөрөөр дөрвж өгөрэй. Авралын баяр баясгалыг хүлээж авч эзэн таныг алдаршуулж явахдаа удирдан дагуул чиглүүлэх болтугай гэж танд өргөн даатгаж байна. Таны удирдамж, таны чиглүүлгийг танд өргөж байна. Энэ цагийн төлөө баярлалаа, удирдамжийн төлөө баярлалаа. Есүс нэрээр залбирч байна. Таны хүсэл тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Та сахин хамгаалдаг танд баярлалаа. Удирддаг танд баярлалаа. Есүс нэрээр залбирч байна. Уура башара басараа. Эдгээр байх ёстой төвшөндөө буюу эзэн Бурхны таны хүслийг бид дагаж явахыг хүсэж байна. Бурхны хүслийг дагаж явах нь их чухал байдаг. Яг бол ингэ харах юм бол энэ өнөөдрийн залбирлын сэдвний үйл юм өөрийн хүслээр болохгүй уян залбирлахгүй. Бурхны хүслийн дагуу алхаж байхад аливаа асуудалтай тулгарх үеийн залбирлал биш шүү. Тэр бол шал өөр зүйл. Юм өөрийн хүснээр. Тэгэхээр би нэг юм хүсээд нь штэ. Хүсэж байхад тэр зүйл нь болохгүй байх үед байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг Бурхны хүслийн дагуу энэ зүйл үгүй юу гэж заримдаа хүмүүс тэгэл ингэж тэнцдгээр Бурхны хүсэл биш юм. Угаасаа л тэгэл тодорхой штэ гэж заримдаа өөрийн хүслийг Бурхны хүсэлтэй нийлүүлэх гэж наадаг. Тэгээд энэ болохоор юу вэ? Ингээд нарийн ярих юм бол нэг ажилд орохыг хүсэж байхад ийм ажил Бурхан би яг ийм л ажилд ормоор байна гэд ажилгүй байгаа хүн би яг ийм л ажилд ормоор байна. Яг ийм одоо сая 500 биш. Андаа дор иж 2 саяас эхэлдэг тийм сайн залантай тэгээд офисын ажилтаа ч юм уу ийм ажилд орохыг хүсэж байна, ийм цалинтай ажилд орохыг хүсэж байна. Тэгж яхад ямар нэг сая 200, сая 400-аар юм аливаа нэг цэвэрлэгч юм уу жижүүрээ ажил харахад ийм хийхгүй гэдэг. Хэрвээ хийхгүй л гэрт нь үнэхээр мөнгө орж ирэхгүй. Төр зурч гэсэн ганц 2 сар ажилд орчлоо нэг хийхээр ажилд орж явах хугацаанд хүн хийж болохгүй болно. Тэгэхээр өөрийн эго боёо энэ өөрийн хүснээр болохгүй юм залбирлахгүй тэр чинь өөрийн хүснээр. Бурхан тэгээд тэр хүнд ямарваа нэгэн байдлаар хэрвээ яг тэр хүн ажилд орё 2 сая төгрөгийн цалинтай ажилд орё гэж хад тэр өөрөө бэлэн биш байх үед
CV буюу одоо тэр өөрийнхөө ажлын тэр бүхэл түүхийг дутуу бичсэн байх тохиол өөрөө ярилцлаган дээр бэлэн биш байх үед яах вэ? Бэлэн болоход цаг хугацаа хэрэгцээтэй. Харин тэр үед бурхан та бүгдийг инрээд яг тэр төр зурч гэсэн юм ажил хийж байгаа чи. Хин нарийн бичиг төр хийж байгаа чи. Дараа нь ингээ боломж байгаа гэдэг. Тэгээд тэр бурханы гаргаж өгч байгаа боломжинд бол хүлээж авна. Харин энэ яг энэ залбир л болохоор яг үгүй би тийм жижүүр мэжүүр хийхгүй. Би яг 2 саяын цалинтай болно гэж яг өөрийн хүсэлтлэн тэгээ залбираад үзээд тэгээ туйлдаа очсон. Тэгээ болохгүй байх үед яах вэ гэж тэр үеийн залбирлаа. Тэр үед яах вэ бол бурхны өмнө буцаад ирнэ. Бурхан минь ээ би буцаад таны өмнө ирж байна. Яг одоо би өөрийн хүсэл биш. Хамгийн зөв бүх яг өөрийн хүслээс эхэлж байгаа. Тэгээ бурхны хүслийг дагсахад бүх зүйл яг дараалалд ордог. Бурхан минь би энэ дэлхий дээр таны зорилгын төлөө бүтээгдэж ирсэн гэх хүн гэд мэдээ залбираад би зорилготойгоор энэ дэлхий дээр бүтээгдсэн. Бурхныг алдаршуулахаар би энд ирсэн. Алдаршуулахаар ирчил одоо би яг бурхныг алдаршуулах урагшаа явж хахад бурхны хүслийн дагуу би урагшаа явах юм аа. Энэ хугацаанд бурхныг би алдаршуулах урагшаа явах болно. Урагшаа явж авах хугацаанд би яг бурхны дотор би хүч чадал дотор баяр хөөр дотор урагшаа явахыг хүсэх болно. Эзэн бурхны дотор бүгдээрээ баяр хөөртэйгээр урагшаа бурхны хүслийн дагуу явж байгаа нь хад тулахад урагшлал алхмаар тул үзнэ. Тэгэхээр өөрийн хүснээр болохгүй байх үед байх юм бол хүн яг тайвширна. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Амар таймнаар дүүргэж өгөрөө гэж залбирна. Бүгдээр хамт залбирна. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Амар таймнаараа дүүргэж өгөрөө. Яг санаа зовлож байгаа бодлоод бол энэ зүйлсүүдийг би яг явуулж ин цэвэрлж ин. Зээснээр явуулж ин цэвэрлж байна. Тань өргөн наатах чинь халелуя. Зээс нэрээр залбирч байна халелуя. Тань өргөн наатах чинь эзэн та өөрийнхөө хүслийн дагуу өдөртөн дагуулж чиглүүлж цэвэрлэж өдөртөн дагуулж чиглүүлж өгөрөө гэж танд өргөн наатах чинь халелуя. Тэгэхээр бүхэл тайван байдал руу ороод одоо бурхан минь яг одоо та өөрийнхөө хүслийн дагуу өдөр таач. Би таны хүслийг дагаж явахыг хүсэж байна. Дагаж явж тасралтгүйгээр би дагаж явахыг сонгохыг хүсэж байна гэж хамтаа залбирая. Хариу та бэлэн биш бол бити залбирая. Харин та яг одоо өөрийн хүч чадлаар өөрийнхөө тэр бүхэл боломжийг хайгаад бүрсүүлдэ залхаад одоо байли. Үүний цаныг боломж байгаа гэд бурханд үнэхээр бүрэн өргөөд яг тэрхүү явах цаг үе байгаа шүү. Бурхан минь яг таны өмнө бүрэн ирж байна. Өөрийнхөө замраа өдөртөн дагуулаарай. Чиглүүлж өгөрөө. Таны өмнө ирж байна, даатгах байна. Та өөрийнхөө замраа намайг өдөртөөрэй. Би зүгээр л таны дагая. Би зүгээр л та бол хончин билээ. Гэт хэрэгцээтэй бүх зүйлсээр та ханддаг үлээ. Яг энэ хөө урд би яг ийм зүйл аавна гэдэг байгаа. Яг тэр урд хүсэж байгаа зүйлсүүдийг ингээд бурхны өмнө ингээд орхиж байгаа. Хэлбэрлээрээ би орхиж байна бурхан минь. Энэ хэрэгцээтэй бол таавж өгөрөө. Хэрэгцээтэй бол та өөрөө даалгуудыг яг тэрхүү хариулж өгөөж. Энэ хэрэггүй бол та өөрийнхөө хүслийн дагуу өдөрдөмжийн дагуу тань өөрийнхөө хүсэл зорилго өдөрдөмжийг чиглүүлэх эзэн танаад өгөөч гэж танд өргөн наадах ч байна. Есүсээр залбирч байна. Халелуя. Тэр өргөжлөлөө орж иж хамт залбирч бас яг хамтдаа эзэн дотор босгон байгуулах гэж байгаа юм төлөө талархаж байна эзэнд. Та бурхан өөрийнхөө алдрын төлөө бидний бүтээсэн. Өргөжлөлөө бас сонсож бас залбирлаар дамжуулж урам зориг авч байгаас олон гэрчлүүдийг сонсож байгаад бас талархаж байна. Энэ сануулаад хэлэхдээ энэ ариун сүнс яаж өдөрч чинь яг тэр хувийн үед тэр сэдв ер нь бол яг залбирал эхлэхийн яг өмнө л сэдв орж яг тэр өдөртөө сэдв орж ирдэг. Тэр сэдвийг орж ирэнгууд тэр сэдвийг бэлдээд хичээд явж байхад яг ямар зүйлсэн төлөө бурхан өдөртөх залбирах талаар өдөрдөмж ирээд яг тэрийг дагаа залбирдаг. Ариун сүнсийг залбирлын туршид бүрэн өдөрдөж явж байхад яг дагаж явдаг. Хүнээс би гэдэг хүн өөрийнхөө зорилгоор өөрийнхөө хүслээр ийм залбирч тийм залбирч гэж огтгож дураараа хийж байгаагүй, хийдэггүй, хийхгүй. Одоо нэг өөрийн хүснээргүй бол одоо өөрөө л нэгтгэж ингэж телевизээр гарах хүсэлгүй байсан. Тэгээ бурхан намайг гаргаж байгаа гарах хэвээр. Гарах нь сайн. Гараад бас олон хүмүүс өрөөл болж байгаагаас хараад маш их талархаж байна эзэнд. Энэ үйлчлэлийг эзэн та 30-100 дахин олон хүмүүст үр жимс тархалтгай, сонсож байгаа хүмүүстээр таны ивэл өрөөл биелүүлэлтгай. Есүсийн нэрээр залбирч. Амен. Халелуя.